Дэлхийн өнцөг булан бүрт тархан сууга элэг нэгт Монгол түмэндээ контент үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Бид энэ удаагийн аялалдаа газрын бус тэнгэрийн оффроуд буюу 5000 метрийн өндрөөс шүхрээр буухаар хилцэн тохиролцож зориулан зорж байгаа нь энэ. Сиднейгээс их холгүй ганцхан цаг давхиад очих Вүүлэнгон хэмээх үзэгсэн хотын цэлбэг тэнгэрээр дүүлэн нисэж хязгааргүй үргэлжлэх талай Австрали ТV-ийн их газрын заагийг харангаа хүн бүрийн л дотор оршдог тэнгэрээс буух хүслийг үүсэхээр ийхүү давхиж яв. За ингээд блогийн маань 7 дахь дугаар үүгээр эхэлж байна. Нэг олон гариг иргэсүүд чинь нэг игнэнд очисон энэ өдөр ингээд агаар дээрээс гариг иргэсээ арах гад явцгааж байна. Тэгээд зарим нэг маань эрүүл мэндийн шалтгаан болон хувийн шалтгаан айц хүйцээсээ болоод үсрээгүй байна. Зарим нэг маань ингээд ир зөрөгтөн гол нь үсэрж гин тэгээд нийт үсрэгчд болон үлдгэсэдтэй баяр хүргье. Амжилтсаа агаар дээр таарцгаая. Чус нэгдүгээр тайван чи. Тийш одоо чи агаар апроуд хийх гэдэг шүү дээ. Шинэ үсэг. За үлдсэн хүн юу бодож чинь нисэх хүн чи яах вэ одоо? Үлдсэн хүн дээр та нараа тэгэл хүлээгээд Ямар шалтгаанаар өсөрсөнгөө? айцаа давж чадсан бай. Уучин багийн гişүүд. Ер нь бослууд нь бол бүгдөө явж исэн хүмүүс байгаа. Баатараа шинэ гişүүн байгаа. Эхлэл нь хүнд эхэлж байна. Агаар дээрээс өсөж байна. Өдөр чи 15000 фит буюу 5000 метрийн өндрөөс өсөрнө. Үүл чинь 2000 дээр байдаг. Үүлнээс дээш 3000-аас өсөрнө. 60 секунд чөлөөт уналт яваад тэгээ шүхэр задраад нэг 15-аас 20 мянга явах. Миний хувьд ингээ 2 дахь өсрөх гэж байна. Шинэко удаа авал. Дагуулаад шум бий даа гэж. Шум бий да. Төрүүлээд явъя да. Сэлхаглаа да. Мүс цоолъё да. Заавал амжилт. За тэнгэрийн. Let's go. Let's go. Гэдэрт сапракайз дараарай. Лайк дараарай. Sky TV-ийн хийх нь зөвхөн адал явдалтай спорт биш юм. Бие махбодуулан сэтгэл зүйд олон эерэг нөлөөтэй байдаг. Өндөрс үсрэх нь олон хүний хувьд том сорилт. Гэвч үүнийг нэг удаа хийснээр өөрийгөө ялах мэдрэмж төрж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Айдастай нөхцөл байдалд бие организм flight or fight горимдорж их хэмжээний адреналин ялгаруулдаг. Үүний дараа аз жаргалын гормон болох дофамин, серотонин их хэмжээгээр ялгарч стресс тайлагддаг. За тэгээд зүрх судасны өвчтөй, чихний хэнгэрэг буюу барбан хальс гэмтсэн, бүрэн эдгээгүй, жирэмсэн 18 нас хүрээгүй биш л бол эрүүл саруул хүмүүсийн заавал хийж үзэх гайхалтай сайхан мэдрэмж өгдөг спортын төрөл юм шүү. Shortly. Hello. I like your shirt. You hold up? За дорж айж гинүү зүгээр үү гайгүй Төгсөж байна. төгсөж чинь Айцтай. Ямар ч тэнгэр төвтэй давчих чинь муугаад ирээ да. сэтгэл зүй бэлгэж Сэтгэл зүй бэлээ. Айцсан. Тэгэл шиндээ айцтай л. Айц гар яаж ёо за. Гэ наа чи далавч юм юу? давч. Түрүүхэн авахаараа. Please do like and subscribe. Гэдэрт сапракайз дараарай. Лайк дараарай.
За манайхан зүгээр үстэй. За амжилт баярлалаа. 아이고 근데 버스탄이 비슷하게 적은 거 같대. Congratulations! Thank you. Nice work. How was that? Great. Good fun? Yeah. On the ground, safe and sound. Have fun? Have fun, yeah. Very exciting. Excellent. What was the best Very part? scary. Yeah. Very scary. Oh my god, yeah. What was the best part? The free fall, the parachute, Yeah, everything? yeah. Oh. Yeah, excellent. So you reckon gonna come do it again? Ah, yeah. Awesome, man. You did very well up there. Thanks for skydiving Thank with you. us. We'll see you next time. За яава. Зүгээр үү? Oh, good. Дэжгүй юу? Баба. Сэтгэл Амар. Саха. мэдрэмж бол янз юм байна те. Яа. За сэтгэл ямар вэ дээрээс? Ямар янз юм өстэй бүү. Үнээр гайхамшигтай. Гайхамшиг. Бүр нэг ч нүдмүүд айлаагүй би өстэй бүх ертөнцийг харлаа шүү дээ. За. Тэнгэрийн хүмүүс чи хондоо юм бэ нөө? Нэстэ гоё да амжилттай газарлаа. Янз нь. Галзуу юу? Яа. Яаж юм уу? Гой. Янз нь. Юу харагдчих. Би өөрөө өстэй шимж амцгүй. Хавьс би өрнөр
Чи миний видео үзэж би зүгс голодгоос л үзсэн. Бүхсээ нүдэн ань. Тэр чинь бүр ямар ч нүдэн ань нөхцөлгүй шүү дээ. Сайхтай юу юм жоохон удуул гоё байсан бай. Тэр юмээс. 10 seconds 4 minutes. Янз нь. Өөрөө зүгээр задраал зүгээр дээр зүгээрсэн. Ингэж өглөө шүү дээ. Oh my god. Жоо айц нү гайгүй. Амар айлаа. Free fall бүр амар юм байна. Йоо. Хаагал. Тэгээд ерөөсөө үгүй гэлээ. Гаймсаж чадахгүй ихний хэлж байна. Гаймсаж чадахгүй. Ингэж хийж байгаа тэгээд ирсэн. Тэгээд ерөөсөө буугаад ирсэн чи арай гоо зүгээр задарчгаар ингээд тайвшилж ирсэн. Дахиж өсмөөс авч байна. Оо л цаа. Юу дахиж буугаад бодохгүй мэй. Яг ерөн тэр даралтын дээрээс гараад ирсэн. Айгуу сайн амаа ангаагаад өглөх хэрэгтэй. Гар марч ерөөсөө бүр ингээд өгчсэн. Арай тайвшилсан. Чи ч онгоцон дотор ч бас ингээд болчихсон. Онгоцон юу чичилтэй. Дээшээс дотор юу намайг ажил болгоно. Юу хийж байгаа гэж бас бодох юм биш үү? Сертификат. Одоо ингээд агарын десантын ангид хувирдагдлаа шүү дээ манай. Босдон тэгээд гацсан. Бас тэгээд бүгд одоо юу ч ярьсан. Нэг удаа би бол ингээ хоёр дахь өсөрч. За. Царай маруу та яг адилхан болоод үлдсэн байл. Гоё юм байна. Цаараа цаа. Гэхдээ энэ дэр одоо анх өсөрж байгаа хүмүүст одоо яг ямар зөвлөгөөч тийм байна уу? Зөвлөгөө явах. Энэ чинь ерөөсөө гоё тийм жинхэнэ нөгөө адреналин нэг л одоо яг мэдрээд хамаагүй би чинь айгүй хөнгөрчтэй юм байна. Бүгд унахад бол чөлөөт нислэлт бол янз юм. Чөлөөт нислэл хамгийн гоё. Хамгийн айцсан антаа юм. Одоо юунаас яах вэ? За. Тротл контролтой юм уу? Тротл чи бидээс салгаа хийсэн. Огцон хаацаа болов. Машин тайртайгүй машиныг ингэж л хоноглол юм байна залуусаа харж яваарай. Энэ харалтай энэ байрвал та энэ дэшээ энэ хүнтэй тогтоож моглоо. Энэ хийц мүцэг гараар нааж байгаа шүү дээ. Карбон оруулалт. Одоо хобби юм да тийм ээ. Хуучин эзэн бол жинхэнэ гоё тань гэсэн байх. Одоо энэ та бүхэн харж байна энд хүртэл одоо ийм хийс авч хийсэн байна. Одоо энэ хянах байна. Хянахыг электрон хянахаар солисон байна. Тий оффроуд модуудаа солино. Локертой баг тий? Мэдээж. Миний локер байхгүй. Дэлгэц авч тавьсан байна. Амар идвэн завж үзье. Бидний аяллаа зорилго нь хүмүүсийн тэр бүр хийдэггүй зүйлсийг хийх. Очтгүй газар очиж, иддэггүй хоолыг идэхэд оршихоос гадна уламжлалт жуулчны маршрутаас гарч шинэ газруудыг нээхэд оршиж байна. Өглөө эртлэн босч шууд скайдивинг хийсний хэлхүү маш их өлссөн байлаа. Энэхүү өглөөний цагаан ухаар яаран ярсаар байгалийн үзэсгэлэнт тогтц бүхий Carrington Falls дээр хүрэлцэн ирлээ. Үлсчлээ. Эдгээр гайхуулж байгаа надад тийм замын зураг өсөрсөн. Хаа. Эдгээр л тийм бодтой өсөв. Ингэж ярьж байгаа бол юу яа? Усан нөгөө нэг бадмагийн машин. Бадмагийн машин. Бадмагийн машин аа. Тийм үү. Эдгээр ч яг ажилтаа өсөрөөгөө юм шиг байна. Шин заазруулах эрийг үзүүлж шүү дээ.
Хин заазуурчсан алдах. Бринч мэг юм. Хоёр гурван газар орсон уу? Аяли сайн янз нь. Цай бол янз юм байна. Өмнө өрөм борцогтой гэсэн бүр янз. Саяны энэ тако гэдэг хаанхын хоол юм тий. Мексик юм уу та? Мексикийн хоол бас давхар идлээ. Аяллаа өглөөний цай үнэхээр цтай. За энэ л үчээ. Carrington Falls буюу кенгуру голын хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээ нь хад чулууны иргэмгээс шууд 50 м дундаг гайхамшигтай тогтцтой газар байна. Өндөрөө сайхан айдсаа 5000 м-ийн өндөрт гээсэн хүмүүс чинь хүрхрээний амсар дээр л усан дордог юм байна. Гэдэрт сапрайз дараарай. Лайк дараарай. Дээр дурдсанчлан уламжлалт жуулчлалын маршрутыг эвдэхийн тулд донсолгоотой Бартата замаар тонгочулан Барин уулын өргөлд орших цэнгэг горхоор баялаг буйтхан газар ирж аяллаа хаалтуулан оройн зөөгөө бэлтгэх ажилдаа орцоолоо.
Энэ удаагийн аяллаа спешиал зоогоор Монгол улсын улаан наманд орсон үзэгсэлэн төгөлдөр байгаль эхийн бүтээл зэрлэг гургуул шууны махаар оройн зоог бэлтгэх болно. За өнөөдөр ингээд 5 км-ийн өндрөөс үсэрч ир зөргөө баталсан нийт найзуудаа эрүүл мэндийн шалтгаан болон хувийн шалтгаанаас үсэрч чадаагүй дүүнэртэй найз нартай зориулаад жигүүртний үзэсгэлэнгоо гургуул буюу писсантны мах сайхан шархаж байна. Энэ нь одоо дэлхийн улс орнууд бол яг амттан хоолны төрөлд бол маш ихээр хэрэглэгддэг. Монгол улсын хувьд бол 1975 онд ховор амтны жагсаалтанд ороод улаан намд одоо ер нь бол орцсон гэсэн үг. Хэрвээ хууль бусаар Монголд одоо бид нар энэ бичлэгээ Монголд хийсэн бол эрүүг хариуцлах хүлээн. Монголд бол агнахыг хориглодог, хадгалахыг хориглодог, тээвэрлэх болон зарж борлуулах эдхийг бас хориглодог байгаа. Тэгэхээр одоо энд бол бид нар бол хамаагүй, энд бол яг ингээ ангийн дэлгүүрээс зориулаад гургуулын мах худалдаа авчиж болж байгаа. Гургуулын мах нь ер нь бид маш сайн байдаг. Одоо жишээлх юм бол одоо 96 наснда таалал төгссөн Английн хатан хаан 2 дугаар Элизабетийн яг хувийн эмч нь бол гургуулын мах эрүүл байдлаа хадгалж үзэсгэлэнгоогоо хадгалахын тулд гургуул идэх нь зүйтэй гэдэг бас хатаанд бас зөвлөж исэн, маш их гургуулаар хоол хийж өгдөг байсан. Гургуул нь өөрөө бусад махыг бодвол өөх төсний хэмжээ байхгүй. Хуура тийм мах байдаг. Тэгээд өнгө төсний хувьд бол үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Яг ингээд одоо ингээд бид нэр ингээд үдийн зулгаацсан ингээд нэг юм дахиа шиг харагдаж байгаа ч гэсэн найруулагч бас зургийг давхар оруулчих бах тий. Яг үзэсгэлэнгийн хувьд бол үнэхээр өнгө зүс одоо олон өнгөтэй айгүй гоё үзэсгэлэнтэй шүү. Яг зураг шиг харагдав. Тийм гоё шүү байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бас зарим хүмүүс өнгө зүснийх нь нандин бүрдэл, бие зохицсхийн төгс зохицол өөрөө ирэхгүй юр бусын уран зураг мэт харагддаг гэж бас ярьдаг. Тэгээ нэг ийм сайхан үзэсгэлэн төгөлдөр ийм сайхан шууг зооглох гэж байна. Энэ дахианы махыг бодвол өөх тус маш багтай. Протеин, B, C витамины хувьд агуулмж маш өндөртэй. Ангаах чадaltaй ийм мах байгаа. Тэгээ дахин хэлэхэд бол Монголд бол эдхийг бол хориглоно шүү. Монголд бол та нар агнж идэж болохгүй шүү. Монголд бол яг нэн ховор ангиллын шувуунд орцсон амтан байгаа та бүхэн Монголд идж байгаад, хэрглэж байгаад, тээвэрлж байгаад одоо яадгийг хадгалж байгаад баригдах юм бол экологийн эдийн засгийн үнэлгээ гаргаад эрүүгээ ялах хүлээлгэнэ. Энд бол хамаагүй бид нэг идчихэж байна. Тэгээд болж байгаа газар нь болж байгаа юм идэж л байдаг тий. За энийг сайхан янзлаа шарна да. Оо мах ихтэй юм шүү дээ. Ангийн тэгээд час хийгээ явчих штэ. Яс багтаа мэ тий. Сайхан цовдлж байгаад. болон юм байна. Болдогийнх чинь гал дээр тавилддаг юм байлээ. Хасгаар болчихсон. Энэ л болох юм шүү. За тэгвэл маха ирчгүү да. За бандаа авчих би. Таны яг яаж харах вэ? Маха шууд юу яаш тээ. Энэ модон дээр завчихгүй юу? Юугаа? Энэ том хатга модон дээр за тэгээ. За тэгвэл энийг сайхан завчихгүй. Явж байгаа ингээд хаад удамшдаг штэ. мастер хөлж байгаа шүү дээ. Ганц байгаа. Гэтэ ер нь тэгэл ижил төрлөөс бусдыг бол идчихл байх зүгээр шүү дээ. Ямаагүй шүү дээ. Ижил төрлөөс сүүтэй цай. Чамааг идж болохгүй л гэсэн. Би чамааг идэх хоройтой л багхгүй ойлгож.
Шаруулцгааж байна. Дуусчихад нэгэндэгөө орох үлээ. Наач юм нэг хоолны юу болно шүү. Яваад хоолны юу. Махаа яах юм. За тэгээд махаач чи. Би наад ихлэ таваа цэвэрлээ. Тэгээд нөгөө юу төмс хийхгүй зүгээр луун Ямар бол ичээ. за Монгол ирчүүдийн хамгийн дуртай хоол цовин гэж. За хоньны хавиргатай. За Хавиргаа завч. Энэ модон дээр тавьж завчихгүй бол нөгөөтг нь жоохон шарсалсан. За тоглоом хийсгүү. 13 төгч байгаа мó? 5 гарах төгч байгаа мó? 13. За хожил 4 тийшээ. Доржоо. Анна боёо. Тийштэй тэгж нөгөө байг ороод чадахгүй шүү дээ. Хоньны өнжөөд шууд бас ороод ирсэн. Одоо дөрөв тав шилсэн тав өнжөөд бас орсон. Бардгүй шүү тань. Хамгийн сүүлд. Хүү. За зэрэг сайхан хөрвүүлчихсэн. За тарган давтаа зусаж байна уу? Тэгж байна. Та тэгж байна уу? Амд тарган давтаа орлоо. Тэглээ. Та тэгвүү. Тэг буухтай. Би бас тэглээ. Тэгчээрээ. No problem. Тийш орохгүй. Үнэхээр гоё байл шүү дээ. Тэ? Түрүүний хардсны усанд орж байгаа юм шиг тийм үү. Сэтгэл дахиад нэг онгоцоос буухт нэг амар мэдрэмж төрсөн шүү дээ. Яг тэр шиг дахиад тэр амар хүйтлэн ширүүн урсгалтай усруу байна. Дахиад тийм мэдрэмж төрж байгаа. Юм аа. Яа тэгэхээр хүрхээний пүүл дотор хамаг хүрхээний амслын пүүл шүү дээ. Тэр дотор басал ингээ огшоод байгаа. Тэгсэн чи бүр яг амслаа сэгсэрдэг гэж байна. За. Сэгсрэх гэж байна. Яа сэрнэ. Амжи. Ганц л болчихлоо. Нарч. За. Вау. Нугас ингэ зүгээр дээрэн дараад өгч гэж юу? Гаргал. Гал тутгал. This is манай үрээ. No road, no problem. No. Adventure journey vlog, Mongolia. Yeah. Наашин гаргал. Хүрлээ шүү. Тийм байна уу? Энэ өдөр аяллаа багийн гишүүн Мөнх Цулын маань үүсэж хөгжиж үүсгэн байгуулагдсны ойн баяруулж аялалд бас нэгэн өнгийг нэмлээ. Аяллаа гэд шагнал өгдөг байсан бол манер аль хэдийн гавьяат аялагчаа байг гэхэд аяллаа тэргүүний ажилтны болцол хангачсан зайтай.
мөнхөдөө төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Ингээд өнөөдрийн Adventure Journey vlog дээр бас миний төрсөн өдөр тохиож байгаад бас их баяртай байна. Тэгээд үнэхээр миний төрсөн өдөр бол бас жинхэнэ Adventure адреналин ялгаруулсан төрсөн өдөр боллоо. Тэгээд шүхрээр одоо 5000 м өндөрс дуулаа. Бас 150 м өндөр хүрхийн амсар дээр пүүл рүү орлоо тий. Бас гайхамшигтай мэдрэмж төрлөө тий. За ингээ бүгдээрээ оффроудынхаа бүгдээрэнд нь бас баярлалаа хамтдаа төрсөн өдөр тэмдэглэж байгаа. За тэг яах вэ? Дуусан да. Birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Munko. Happy birthday to you. Bebek. За юу лаага мартсан байна. Тэгээд ямар ч гэсэн оффроуд байгальд байгаа улсууд юм чинь байгалийнхаа лаг хүлээцгээ тийм ээ. Уцаж шүү дээ. Энд нэг фото гараад ирсэн. Энэ нэг ч өөрөө сайн юм. Энэ нэг мөн. За үүнийг гургуулын мах гэдэг байгаамаа. Янз. Энийг гургуулын мах гэдэг юм аа. Тийм аа. Тэ. Янз нь. Бугай махтаа адилхан амттай айгүй хэмжижсэн. Шолонд байна. Дангийн мах амтдаг тийм. Ажлах тусам амжилт гихчээр бидний горомшуулсан даван дээрээс доошоо хараад өргөд химэн битгий хан давааны цан даваа байдаг ардын сургаал үсийг сан. Бидэнтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Ирчүүдийн аялал нь өдөр тутмын завгүй амьдралаасаа нэг өдөр ч гэсэн ангиж ирж, инээж, хөхөрж, баярлан баясч, дуршлах сэрэлцэж, саад бэрхшээл, айдсаа хамтдаа даван тулахаас гадна олон ургалт сэдвээр цензургүй ярилцах боломжийг олгодог үнэхээр сайхан аялал байдгаас гадна ажаал ядаргаагаа тайлж, хээрийн хоолцоо хүртэх нь сэтгэлийн болон бие махбодын аз жаргалыг авч ирдэг билээ. Гайхалтай аяллыг та бүгд ч гэсэн анд найзуудаа уриалаад туршаад үзээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Замдраа